Хай за сайн байцгаана уу? Би ингээ өглөөс дуулах завгүй маа. За өнөөдөр тэгэхээр Шимаа Галтазава гэдэг газарт ирсэн байхгүй юу? Би өглөө юу хам хум босоод нүүр амаа бууж битээ. Өглөө бичлэг ямар зам байх. Тэгээд гоё юм. Тийм үү? Нийшээ. Ясах Японы боломжтой юм да. Хай. Адасаа юм яриа явна. Юу ч юм. Одоогоор бодлоод нэг завцуу. Надлаг өдөр вэ шүү. Манасаа. Миний нүдний тэнэг юм. За ёо явсаар гад ядчих байна. Зөндөө дэлгүүрээ бүрний голомж дөрөв. Ямар гэж вэ? Стаса ханартай өдөр байна. Чикаго гэж байна. Тийш юу? Ядарчлаа. Миний За өнөөдөр бол заяа. Имиж явсараа ядарчихлаа. Тэгээ гой дулаах өдөр байна. Зэний дилида. What that fine is it? За ингээд нөгөө тал руу хүрээд ирсэн. Сая бол шууд дэншанаасаа буугаад нэг тэр шууд доош нь орцсон. Энэ нөгөө дэдэг яриад идэг жэм. Энэ нөгөө чи имерхүү байна. Тэгээд ч байна. Birthday yakiniku. За сайн байцгаана уу? Өнөөдөр бол миний амралтын өдөр. Тэгээд би өнөөдөр гоё ирс сэрлээ. Ууг нь бол 4 гэж 5 хоног дараалж ажилтаа байсан болохоор өнөөдөр гоё унтъя гэж утсан байхгүй юу. Тэгсэн чинь өчигдөр яг уу 11 гээд унтсан болохоор өглөө нэг 9 мэсгээд сэрлээ. Гэтэ өөрөө ч би цаанаас нэг би залах гад сэрцлээ л да. Юу яа гэж бодоод Шимаа Галтазава руу явсан нэг жоохон сэтгэлдээ хэлье гэж бодсон байхгүй. Сэтгэлч гэжтэй одоо нэг иймэрхүү юмнууд байдаг гээд
Тэгээд нэг авсан юмаа бас харуулах гад. Тийм амар олон юм аваагүй гэхгүй. За тэгээд юу яасан? Шимагата заа бол ерөнхийдөө угаасаа нэг хууч хувцсны дэлгүүрүүд нэг фэшн нэг тиймэрхүү юмнууд байдаг гэдгийг хүмүүс угаасаа амар мэддэг. Тэгээд би тэгтээ нэг бичлэг үзэж байхад би зүгээр юм гадаа тэгэнгүүтээ ингээд амар юм урт үргэлжилсэн юм стрит байх юм болоо гэж бодсон чи ерөөсөө тийм биш байсан. Тэгтээ ерөнхийдөө яг ийм замын яг энэ хоёр талаар дэлгүүрүүд дотор ингээд амар юм урт шууд нөө экинээсээ буугаад доошоо алхангууд угаасаа хоолны газар тэгэнгүүтээ юм юунуудтэй яг өөдөөдөөс харсан дэлгүүрүүдтэй тэгснэ экинээсээ дээшээ явангуудаа бас яг ингээд замынхаа хоёр тал байдаг. Маш олон ер нь бол дэлгүүрүүд байсан. Тэгэд нэг би юу байсан байхгүй юу? Би уг нь бол амар их юм авъя гэж бодсон байхгүй юу? Миний яг бодож исэн би бол амар их юм аваад теста гой юмнууд авнах та гэж бодож исэн чинь бодсноос ер нь бол шал өөр байсан. Яг хөө ихэвчлэн нөгөө нэг юм тэгээ том сул хувцснууд яг хөө байсан. Гэхдээ бас нөгөө нэг мерсер хөөх юмнууд байсан ч гэсэн яг нөгөө сэтгэл төрхөөр бас яг авъя гэж бодсон юмнууд бол нэг байгаагүй. Тийм болохоор би ерөнхийдөө явж ганц л цамц авсан байт юм гэж. Ер нь бол 100 өмсгөөр нэг сороочгон сул гэх юм уу? Ер нь бол айгүй хөөрхөн харагдахаар цамц байсан. Тэгэд нөгөө нэг мэдгүй яагаад ч юм өглөө цайгаа уугаагүй гэж хэлэх юм уу? Нэг сон өглөөнөөс ходоод өвдөөд тэгээд бас нэг амар гой байж чадаагүй. Гэхдээ яг хуу бас айгүй хөөрх идэж угаал явсан л да. Яг хуу гой байсан. Тэгээд нөгөө үзээгүй газар үзсэн болохоор бас их сонирхолтой байсан. Тэгэл хүмүүс бол бас ер нь бол маш олон төм бумаараа байсан. Тэгээд би одоо надад идэх гэж байгаа юм. Тэгээ ерөнхийдөө нэг тийм байна. Тэгээд яг уу тийм давгүй байсан. Тэгээд яг уу бодсныг тийм яг уу надад нэг яг энгийн нэг тийм хуучин хувцсны дэлгүүрүүдийг бодолж байгаа үнэтэй гэж хэлжсэн байхгүй юу. Тэгээд би тэрийг нэг тэгэж бодоогүй байж байгаад яг очиод нэг харсан чинь нэрээ ер нь бол жоохон үнэтэй дүүл юм шиг байна лээ, юм шиг санагцсан. Тийм. Гэхдээ миний яг бас бодож исэн шиг тийм амар гоё нэг станер амар олон төрлийн юмнууд бас жоохон тийм ч байгаагүй юм шиг санагдсан баггүй юу. Одоо тэгээд дараа нь бүр гоё нөгөө нэг яг тийм амар юм том асар ч юм уу эсвэл нэг юм том хүлээ авалт ч юм уу авалчиг тиймэрхүү юмнуудад бас нөгөө зардаг газрууд байдаг юм шиг байна лээ. Тэрийг нь олж байгаа тийшээгээ явж үзье гэж бодсон. Тэнд яг уу бас илүү сонирхолтой юмнууд байж магадгүй гэж бодсон. Тийм ерөнхийдөө тийм ээ. За тэгээд нэг асан цамцаа харуулнаа. За одоо нэг дээрээ асан цамцаа харуулах гэж байна. Энэ байгаа байхгүй юу? Ийм цамц заа. Ийм л цамц авсан би. Тэгээд энийг одоо өмсөж үзүүлвэл ер нь их юун дээр ч өмсөхөд нэг тийм жоохон кул харагдуулж магадгүй гэж бодсон. За тэгэнгүүтээ ер нь бол макн дээр ч өмсөж болно. Тэгээ би хараа яг одоо энэ ханцны хэсгийг яг ингээд зүгээр товчлвал нэг жоохон жижиг нэг богдсон юм шиг харагдсан заяа. За харуулъя л да. Яг ингэж мингэнгүүт өдөртөө гайгүй ч юм уу дээр өмсөж үзэх жоохон сонир байгасан. Тэгээд тэгтээ ер нь бол ханцуугаа ингэж хойш нь жоохон ингэж шуувал хойш нь шууж өгвөл зүгээр санагдсан. Тэгээд одоо ингээд өмднийхөө ингээд дотор матур хийчихэд тэгээд ингээд доогуур нь ингээд шорт морт өмсөн чи айгу хөөрхөн харагдах юм шиг санагдаад ийм л цамц авсан да. За тэгээд энэ цамц бол ерэн заяа өнгөний үед айгу зүгээр санагдаад байгаа. Одоо яг энэ бичлэгэн дээр өлегтэй гарах нь уу? Тийм ногоо нь гарч штэ. Одоо энэ
нэг юм ногоо могоо өнгөтэй нэг тийм ширэнгөө ойд байгаа юм шиг. Тэгээ ерөнхийдөө ер нь л нэг тий аа юу мэрч юм бтэ. Нэг жоохон мод зодтой тиймэрхүү зурагтай цамц. Тэгээ ерөнхийдөө нэг ингээд өмсвөл аа давгүй болов гэж бодсон энэ цамцыг. Одоо тэгээ ерөнхийдөө нэг 100 болгож байгаа болохоор иймэрхүү цамцнууд айгүй юм хэрэгтэй. Тэгээд нэг ийм л цамц авсан байгаа юм да гэж